Энэ бид нар өөртөө гараараа торт хийж байгаа. За та нар бэлээ өмсчих гаш та. Слайм шиг байгааз. Би нэг жоохон идсэн шүү. Идэх болоогүй шүү. Идэхгүй шүү дээ. Энийгээ шарна мөн. Ийш овцоо үлгэн. Сайн байна уу? Ээж автаа найзуудтайгаа торт хийдэг газар очисан. They love. Одоо зэрэг торт хийж байгаа өөртөө хатагтай торт хийж байгаа. За та нар глютен гэж мэдгүй юу нь? Ерөөсөө мэдхгүй те. Багети, пастан дуртай өшөө. Пиццан дуртай. Ингээд энэ бүгд чи юугаар хийгддэг вүлээ? Гурилаар хийгддэг те. Гурил зарим найзууд чинь таашдаг байхгүй юу? Тэгэхээр тэр таашдаггүй юм нь юу байдаг вэ гэхээр энэ глютен гэдэг дотор нь байдаг тэр жижигхэн уурагтай холбоотой байдаг байхгүй юу? Та нар глютен гэж мэдхүү? Би өнөөдөр анх удаасаа сонсч байна. Тэгэхээр бүгдээрээ хараа гурил ямар гэдгийг эхлээд харъя тэхөө. За та нар бэлээ өмсчих гаш та. За. Та нар гурил зуурчсэн үү? Мондаг. Слайм шиг байгааз. За хараараа өгч. Яаж ийн? Гурил ийм сунамтгай байна тий. Тоошд идэхээр гой хөвсгөр зөөлөн байдаг тий. Тэр гой хөвсгөр шин чанарыг өгч байгаа зүйл нь юу байдаг ах нь? Глютен байдаг байхгүй юу? Цагаан гурил юуны гурилыг та нар мэддэггүй? Өхрийн гурил биш, улаан буудаан гурил ахгүй юу? Нэг хийцгээ идэхүү. За, өнөөдөр та нар хамгийн гоё эрүүл гурилаар яах нь вэ? Өөрсөндөө гоё амттай жигнэмэг хийж идэх нь штэ. Тэрнээс өмнө бүгдээрээ тогоочийнхоо хувцсыг өмсөе те. За, тэгье. Хажуудлынх нь хоёр олом руу хийгээд тэгээ одоохон чи жоохон үлээж аваарай. Хүний гидсэн дотор нарийн гидс гэж байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр дотор хараа ийм хөөрхөн жижигхэн ийм хуруунууд, вилли гэдэг ийм хөөрхөн хуруунууд байж идэг. Тэр хуруунууд яадаг вэ гэхээр чиний гидсэн дотор орж ирсэн хоолноос хамгийн гоё амттай, тэгээ шимтэй, чамд ашигтай витамин, эрдэс, шим тэжээлийг нь энэ хуруугаараа тэмтрээд яадаг бахна. Чиний бие рүү өгдөг гэсэн үг. Гэтэл глютен гэдэг юм орохоор энэ вили гэдэг юм ингээд жижигрээд ажиллах нь багасчдаг. Хөдөлгөөнгүй юм болдог гэсэн үг. Гараа хөдөлгөөд үзье хуруунуудаа, жижигхэн вилинүүдээ ингээд хөдөлж байгаа хуруу юмыг авч чадах уу? Ингээд чадна тий. За хөдөлгөөнгүй болсон хурууг харъя бүгдээрээ. Гарын чи хуруу хөдөлж гэнэ үү? Юм авч чадах уу? Чадахгүй тий. Тэгэхээр эрдэс шим тэжээлүүдээ витамин авч чадахгүй. Тэгэхээр би яах вэ? Өндөр болохгүй, ядарна, гидс одоо өвдөн дотор муухай оргино. Глютен зогтгүй хүүхдүүдэд тэр уур байдаг ахна шүү дээ. Глютенгүй гурил хийсэн байгаа. Гэхдээ энэ гурилын дотор юу байгаа вэ гэхээр ногоон гурилжин будааны гурил байгаа. Энийгээ саврууга хийж байгаа. Өгөөгүй. Тэнцэнэс юунуудаа өгч. Ганаа минь зэдрийн харагдчих. За одоо бүгдээрээ бэлигээ өмсөн. Надаа бэси. Одоо бэлигийн нэнчэнээс агаа нөгөөд хин хамгийн сайн зурмага зурсны шагнана. Юугаар? Юугаар? Харин юугаар шагнад юм бэлээ? Гой тоостой шаг. Аст гэдэг чи юу лээ? За одоо масла төмпөнлөгөө хийчих. Бүгдийн үү? Одоо хосож бацгаа. Зөв. Холиод базна. Яг масла хайлтна гоё ингээ базна шүү. Гоё маслтайгаа яг нэг жигд олчих. Яг ийм мастас мөн үү? Ийм мастас. Болно. Одоо чи гоё нийлүүлэх хэрэгтэй наатаа. Охид өвгүүдгүй л мундаг хүүхдүүд юм аа. Дайрын багш нь хараалаа гоё. Дайрын багш. Слайм шиг босчихсон. Зүйтэй. Дахиад одоо хараа бүр ийм болгоно. Бүгдийг ингээ базаад энэ шиг болгоно. За хүүгүүд яаж ийн? Яста мундаг штэ.
Энэ хүүгийн хэвээр мундаг болсон байна. За базаарай. Дахиад. Сайн базаараа. Ааха. За базаарай. Багшаа босчих шиг болсон. Тэнд байна багш. Завдаа. Багшаа боссон. Ямар мундаг юм. За харъя. Ийм болсон. За сүлдээ сайн базаад нэг стан болгоорой. Ихэн бид нар гурилсыг гой зураад нухаад Та нар түрүүн гурил зуурахад ингээ гурил бацхад ямар байсан? Ивгүй. Ялцгаж зөөлхөн амархан байсан тий? Одоо энэ ямар вэ? Чон хатуу. Жоохон хатуу. Тэгсэн мөртлөө бутраад агааз. Би нэг ч хайцсан шүү. Идэх болоогүй шүү. Идэхгүй штэ. Энийгээ шарна мөн. За яаж вэ? Ихчээ босчих шиг болсон. Бүгдээ ийм болсноо. Болсон. За сайн байна. За одоо бүгдээрээ нэг юмыг ажиглая. Хөвгүүд болсноо. Хөвгүүд болсноо. Мундаг. За ёстой сайн. Та нар нэрээ ёстой мундаг хөвгтүүд байна. За одоо бүгдээрээ төмпөнгөө хураагаар ширээгээ цэвэрлэнэ. Одоо хараа та нарт бүгдээрэнд нь ягаан дэвсгэр тэгээ ийм элдвэр өгнө. Гаднаас нь элдэнэ. За аяархан элдэн шүү. Аяархан. миний хийм бүр Вау. Гоё юм шээ. Вау. Гоё юм байна. болсон. За ингэ болно заяа. Зөөл идэрэг. Нэг хэвийг сонгоод. За нэг цэг. За даалан бас багтаа сонгоно гэж өгсөн үү? Шууд өгье. За тийм шууд өгсөн дээ. Энийг хараарай. Энийг хараа. Ингээд. За чи энд минь. Дараа нь гой shape гаргаад тэр хамгийн сүүлс нь ингээ гой хазаадаг юм руу хийгээд ингээ цаг үсээгээд тгээс гой босчдаг cookie. Зөв хаа сонгол энэ хүүхд ямар харагдаж байна? Аз жаргалтай. Тэр их жагаацтэй бидэрт гой зөв хосоод жимс ногоонуудыг их идэх юм бас нүүр мөрн хавтахгүй муухай батг гарахгүй болно гэсэн бас хүчтэй. За бүгдээрэнд нь баяр хүргэе. Энэ нэгч байгаадчтэй на бидэрт гой миний гитээс гүсэндэд дургүй гэсэн ном бүтээж өгсөн. Зэн яагаад ингээд глютен хэрэглэхээр гисний өвдөд байдیں۔ Бүх учрыг нь энэ дээр ингээд тайлбарлаад бичсэн байгаа. Та өөрсдөө уншаад гэр бүлийнхэндээ өгөөрэй заяа. За. Сонирхолтой харагдсан учраас манай анги шууд уншаад ихсчихсэн. Энэ хэсэгт бидэрт гоё бисиг өгсөн. Бид нар бүр амар баяртай байсан. Бисгэн гоё амцдан гоё стикер микер зөндөө олон ширхий гоё юм байсан. Яг ингээ гоё байжсэн чи бидний cookie гараад ирсэн бичээ. Би ээжтэй нэг хийсэн. Тэгээ өөртөө нэг хийсэн байсан. Амар гоё амцтай болсон байсан. Тэгээ гоё зураг авах гуйсан. Тэгээ амар гоё өдрөсөн. Би энэ өдөр дахиад хиймээр. Яа гэх юмас надад бүх өдөр таацагц учраас удахгүй миний төсөө өдөр басна. Би төсөө өдрийнхаа бичгийг харуулснаа. Баяртай дараагийн бичгийн дуусцгаая. Баяртай.